Сайн байцгаана уу? NRCC Mongolia YouTube сувгийг дагдаг хүмүүстээ болон өнөөдрийн бичлэг үзэж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. За энэ 7 хоногийн 5 гарагт буюу 5 сарын 15-ны 19 цагт онлайнаар NRCC судалгааны семинарт авилгацсан эдийн засагт баялагын сан хэрэгтэй юу гэдэг ийм сэдвээр New Hampshire их сургуулийн докторийн оюутан доктор Баярмаа илтгэл тавих гэж байгаа. За бид нар Баярмааг доктор оюутаныг танилцуулж байгаа шалтгаан нь арай төгсөөгүй боловч саяхан доктороо хамгаалчихсан учраас ингэж танилцуулаад байгаамаа. За бид нар судалгааны семинарын өмнө судалгааны илтгэгч нартаа судалгааныхаа тухай нэг товчхон танилцуулах ийм бичлэг хийгээд байгаа. Тэгэхээр нэг 3 асуулт үндсэндээ асууж явж байгаа юм. Эхнийх нь болохоор судалгаагаараа ямар асуултанд хариулахыг зорьсон бэ гэдэг ийм асуулт байгаа. Тэгээ энд хариулахгүй. За энэ өдрийн мэндийг хүргье. Та судалгаа танилцуулах боломж олгосонд баярлж байна. За тэгээд энэ судалгаа нь болохоор миний диссертацийн ажлын 3 дахь бүлэг. Тэгээд анхан шатныхаа үр дүн танилцуулж байна. Судалгааны асуулт болохоор авилгацсан эдийн засагт баялагын сан үр өгөөжтэй юу, хэрэгтэй юу гэсэн асуулт байгаа. Sovereign Wealth Fund институцийн тодорхойлолтоор улс орнуудын засгийн газрын эзэмшдэг хөрөнгө оруулалтын санг баялагын сан гэж нэрлэдэг байгаа. Энэ институцийн датагаар 2021 онд дэлхийд 70 гаруй улсын 161 сан одоогоор ажиллаж байна. Тэгээд нийт 12 триллион долларын хөрөнгө бол эзэмшиж байна. Тэгэхээр баялагын санд ийм их хэмжээний хөрөнгө баримтлагдах нь институцийн чанар муутай, авилга ихтэй улс орнуудын хувьд энэ сангийн менежмент авилгад өртөх эрсдлийг нэмэгдүүлж энэ сангийн үр өгөөжийг бууруулах магадлалтай байгаа. Тэгэхээр миний судалгааны асуулт хэрвээ авилгатай байх юм бол баялагын сан үр өгөөжтэй юу? Ер нь баялагын сан байх хэрэгтэй юу? Хэрвээ авилга өндөр байх юм бол гэсэн асуулт байгаа. Тэгэхээр энэ судалгааг яг ямар аргаар, ямар тоон өгөл ашиглаж хийж байна? Энэ талаараа. За үндсэн загвар нь болохоор жижиг нээлттэй эдийн засгийн бодит мөчлийн загвар байгаа. Энэ загварыг эрдэс бүтээгдэхүүний салбар, баялагын сан, тэгээд авилгын механизм оруулж өргөдгсөн байгаа. Датаны хувьд болохоор үндэсний статистикийн орноос гаргадаг дотоодын бүтээгдэхүүний задаргааны үзүүлэлтүүдийг удирлаар авч ашигласан. Дээрээс нь цэсийн үннийг ашиглаж байгаа. Энэ нь болохоор цэсийн үннийг Фред буюу Сент Луисын холбооны нөөцийн банкны датанаас авч ашигласан байгаа. Цаг хугацааны хувьд болохоор 2005 оны 1-р улирлаас 2023 оны 3-р улирлын дата хамарч байгаа. Тэгэхээр яг энэ судалгаа бол нэлээд анхан шатны тий докторийн диссертац ингээ тэр нэлээд анхан шатны байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр хэрвээ боломжтой бол тий урьдчилсан үр дүнгээс танилцуулах. За тийм болохоор анхан шатны үр дүн байгаа. Тэгээд би болохоор баялагын сангийн үр өгөөжийг харахын тулд эхлээд ямар сценариог шалгасан бэ гэхээр хэрвээ эдийн засагт ямар ч авилга байхгүй байх юм бол баялагын сан байх нь хэрэгтэй юу, байхгүйсэн дээр өгсөн шинжилгээ харьцуулалт хийсэн байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд хэрвээ ямар ч авилга байхгүй байх юм бол баялагын сантай байсан дээрээ. Яагаад тэгэхээр эрдэс бүтээгдэхүүний үнэ нь өөрөө маш их хэлбэлцэн. Тэгэхээр жижиг нээлттэй улсын хувьд болохоор энэ шокийг дэлхийн зах зээл дээрх энэ шокийг шууд өөрт эдийн засгт шингэж байгаа. Тэгэхээр эдийн засгийг маш их хэлбэлцүүлнэ. Энээс үүдээд бол нийгмийн алдагдал бий болж байна. Тэгэхээр баялагын сан үүсгэснээрээ энэ нийгмийн алдагдлыг бол бууруулна гэсэн. Тэгэхээр баялагын сангийн үр өгөөж нь эдийн засгийн доктортой байдал, мөн төсвийн доктортой байдлыг хангаж байгаа. Энүүгээрээ бол нийгмийн алдагдлыг бол бууруулж үр өгөөж авчирч байгаа гэсэн үг. Гэтэл хэрвээ авилга нэмэгдэж орж ирэх юм бол юу болж байгаа вэ гэхээр баялагын сангийн үр өгөөжүүд буурч гэлж байгаа гэсэн үг. Тэгээд институцийн чанар муудаад, улам муудаад авт гэсэн юу болох вэ? Тодорхой түвшинс эхлээд баялагын сан бол байхгүй байсан дээрээ гэсэн үр дүн гарсан. За Монголын датаны хувьд болохоор бид нэр мэдж байгаа манай нөгөө авилгын индекс бол
Аха. 180 улсаас 121-т тэгээд Аха. эрэмлэгдсэн байгаа. Энэ нь болохоор юу гэсэн үг гэхээр авилгал маш өндөр байна гэсэн үг тий. Тэгэхээр үүнээсээ болоод бол үр дүн бол юу гарсан бэ гэхээр баялагын сангүй байсан дээр байж магадгүй байна гэсэн үр дүн гарсан. Хэрвээ бид нар баялагын сангийг үр өгөөжтэй ашиглая гэж байгаа бол авилгыг бол бууруулах нь хамгийн чухал асуудал гэсэн үг. Мгм. За баярлалаа. Тэгэхээр маш сонирхолтой ийм сэдв байна. Тэгэхээр судалгааны тухай дэлгэрэнгүй сонсох хүсэж байгаа бол 5 сарын 15-ны 19 цагт Zoom-ээр орж ирээд бас семинар суугаад сонсох боломжтой. За ингээд товч танилцуулга хийсэн баярмаа да. Баярлалаа. За баярлалаа. Сонирхол сонсон баярлж байна.